She likes to live for a few dollars more. So she likes to live like she's Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Good Soil хөгжмийн сургалтын төв хөгжмийн дэлгүүрээс та бүхэнд хүрч байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор эрхэм зочин Александр Сага хэмээх одоо энэ гитарчин хөгжимчин оролцож байна. За үзэгчдийнхээ өмнөөс бол уран бүтээлчдийнхээ өмнөөс танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Бидний урилгыг хүлээн авчсанд өнөө өмнө талархснаа илэрхийлье. Сайн байна уу? Сайн байна уу? За манай үзэгчид бол энэ Александр Сага гэх энэ эрхэм хүнийг бол сайн таньдаг, мэддэг болоод байгаа. Энэ гинт ийм мундаг гитарч хаанаас гараад ирвэ гэд гайхаад байна л да. Монгол оронд анх хизээ ирсэн бай та. Очень давно я приезжал. 20 жилийн өмнө нэг 7 хоногийн хугацаатаар Монголд анх ирж ирсэн гинэ. 20 лет назад. Далгиан гэдэг нөө анх танилцж ирсэн гинэ. Зөв. Далгион. Анх танилцж ирсэн гинэ. Зөв. Ну а потом 10 лет не приезжал. 10 жил дараа Монгол ирээгүй гинэ. Но потом меня пригласила Деги. И я приехал. В 2004 году. Ага. Преподаватель. В 2014 году, да, я приехал. И потом здесь я был 2 недели. И я подумал, что надо здесь поработать. И после этого я приехал, уже думал, ну, поработаю полгода. Но получилось, что людям очень нравится моя музыка. И сейчас вот люди узнают на улицах уже. Ну, Сага, такси, Сага. За тийм ээ. Тэгвэл одоо ер нь энэ гитар хөгжимтэйгээ холбоотой манай урлагийнхан урьж одоо энэ хүнийг Монголд авчираад байна шүү дээ, тийм ээ. Тэгээд манай нэвтрүүлгээр бол одоо ретро аккорд гэдэг маань олон үзэг сонсогчдын одоо сэтгэлийг татсан аялгүй явдаг. Эхний аккорд зориулно.
мама. Маш олон аялгаунд таалагддаг гинэ. Очень много нравится. Я, когда был студентом, мы в одной квартире снимали квартиру, и я жил с пианистом. И пианист играл, я подумал, что Өөрөө түрээслээд нэг оюутан тамд амьдардаг гэсэн нэг тэр нь төгөл рүү орж ирсэн. или нельзя. Тэгээд нэг өдөр ингээд төгөл рүү тоглож байгааг сонсож байгаад Я к нему зогсож подходил, байгаагаар и энэ говорю, чинь гитаран дээр яагаад оруулахгүй гэж асуужсэн гинэ. Тэгээд сар болгон одоо ингээд өөрхөн сонсголоо сайжирсаар л байсан. какой аккорд? Ямыр аккорд? Аккорд? Джаз аккорд. Это какой аккорд? И мой слух Эвриса Сайжула. И мой сосед играл джаз музыку. И я все время думал, это можно играть или нельзя. И потом я играл очень трудную музыку. Например, Гершвин, такой композитор. Это играл пианист. Я потом подумал, надо гитару играть, и очень много... Тэгээд энэ аяыг төгөл рүү урж дарж ирсэн гинэ. Төгөл рүү урчин жаз аяг маш их тоглодог. Тэгээд энэ аяыг сонсголоороо шууд оруулж анх сурж ирсэн гинэ энэ жаз аяг. За. Тэгэхээр одоо сонссон хөгжмүүдийг янз бүрийн jazz стил ч юм уу өөр одоо стилээр тоглож байгаа хөгжмийг оруулаад байна шүү дээ. Тэ? Одоо урын санд бол их олон хөгжим байгаад байгаа шүү дээ Монгол аялгаа. Вас там есть там много мелодий в голове. Самые любимые мелодии, монгольские мелодии. Потом я перехожу на country music, это моя уже improvisation.
Төв зам дагуу байрлалтай 1260 м2 талбайтай төвийн цэвэр усны системд холбогдсон бие даасан халаалт бохирын системтэй 6-аас 8 давхар болгох боломжтой үйлдвэр үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг газрын хамт зарна утасны дугаар 99-1279 99-80-1. 6 дугаар бичлэг хорооллын ард зам дагуу өмчлөгдсөн 350 м газартай үл хөдлөгийн гэрчлэгээтэй 75 м2 дэлгүүрийн зориулалттай барилгыг зарна утасны дугаар 94-11-9 99-77-7. Төв зам дагуу байрлалтай 1260 м2 талбайтай төвийн цэвэр усны системд холбогдсон бие даасан халаалт бохирын системтэй 6-аас 8 давхар болгох боломжтой үйлдвэр үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг газрын хамт зарна утасны дугаар 99-1279 99-80-1. 6 дугаар бичлэг хорооллын ард зам дагуу өмчлөгдсөн 350 м газартай үл хөдлөгийн гэрчлэгээтэй 75 м2 дэлгүүрийн зориулалттай барилгыг зарна утасны дугаар 94-11-9 99-77-7. Төв зам дагуу байрлалтай 1260 м2 талбайтай төвийн цэвэр усны системд холбогдсон бие даасан халаалт бохирын системтэй 6-аас 8 давхар болгох боломжтой үйлдвэр үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгыг газрын хамт зарна утасны дугаар 99-1279 99-80-1. Гитар хөгжмийг одоо юутаа зүйрлэх вэ гэд гитар хөгжим бол ер нь одоо муу найзаас илүү сайн нөхөр гэж те. Одоо энэ таны хувьд бол одоо энэ гитар хөгжмийг бас юутаа зүйрлж хэлж болох вэ? Гитар гэдэг бол жижигхэн оркестр юм аа гинэ. Поп-музыки такого нету. Они же просто... Одоо энэ pop байдлын А у нас это... Очень активно бас идет. Бас маш идэвхтэй. Это моя вторая подруга. Потому что первая подруга это моя жена. У гитара есть боди, тело, талия есть. Даран тайл гэдэг би гэдэг. И она отвечает мне саундом. Надаа өөрөө аялгаагаар хариулт гинэ. Аялгаагаар харьц. Надо очень много изучать. Аппликатур, нота, позишн, очень много. Биш өөрөөр ашиглах хэрэгтэй гинэ. Эхлээ бүгднийг маш сайн судалсан. Использовать ее уже не так, Не хайр. по-другому. Я 3 года назад услышал Урунтас. Гитарнер тоглож болох уу үгүй юу? Я попробовал, нельзя. Потом идет кларнет соло. Я играл, не получилось, проблема. Хөгийн өөрчлөлт хэрэгтэй. Соль минор. Дэвсгэрэнгүй. Попробовал ля минор. Нет. Си минор. И си минор. Кларнет соло нормально. Симнар дээр солон маш их орж ирсэн юм. Вот. А ля миноре неудобно. Ля минор дээр болохоор нэг хөвтэйхэн биш орж өгөхгүйсэн. Поэтому аранжировка это надо очень много. Ингээл авалцчаад тийм. Хайх хэрэгтэй, маш хайгуул ээл хайгуулсан. Сонголт хэрэгтэй. Тэгээд ямар болсон? Сегодня Урунхас какой? У меня на диске есть. И еще второй гитар. А соло
это новая моя работа. Шинэ ажил байгаа. Ну, мы думали дешевую коробку, маленькую делать или Тийм дорогую. маш Потом чамин болсон байгаа. решили делать дорогую коробку. Александр Сага, гитарист, I Love Mongolia. Это диск, он Яг үнтэй бэлгшиг дорогой харагдаж подарок. байгаа юм харагддаг. Его можно дарить на день рождения или на Төрсөн өдөр юм уу? юбилей. Я думаю, что надо оставить истории. Уран Монголии. гитар дээр тоглож байгаа Монгол хүн хараагүй. Би анх удаа би Я, ихний например, не тоглосон слышал, шүү. монгольский гитарист Урунхас не играет. Я первый. За. Я очень хочу, чтобы Монголын гитарч фингерстайл тоглоосаа гэж би Еще много надо. 5 жил баг байна. Много. Дахиад 5 лет мало. Ну, я хочу дальше. хизээний цагт байр бодлож аваад Может быть, түндээ одоо сургалт ажиллуулахыг боддог. куплю квартиру. Уран хас хөгжмөөс сонирхуулж болох уу? Энэ дискэн дээр орсон бас зарим нэг дуунаас сонирхуулж болох уу? Бүгдийг биш ч гэсэн те яг дан гитар дээр. Одоо тэгэхээр энэ цомгийг одоо хаанаас авч болох вэ? Манай олон үзэгчид энэ таны энэ цомгийг авъя гэж бодож байгаа. У меня на концертах, где я выступаю, всегда есть с собой, Надаа өөрт минь байнга хамт авч явж байдаг. где я играю. В разных клубах, ресторанах. Клуб И есть Hi-Fi Records. Hi-Fi Records тэр байгаа. Чи гүд соёл дээр ч зарагдж байгаа. За тий. Одоо энэ гүд соёлоос ирж авч бас болох нь байна тийм ээ. Гүд соёл гитарын одоо энэ сургалтын төвийн дэлгүүрт маань одоо ер нь гитар хөгжимтэй холбоотой маш олон зүйл гитар хөгжим, гитарын одоо цохиураас эхлээд гитарын удас одоо зүйлтгээ. За тэгвэл одоо энэ ийм сайхан цомог гүд соёл дээр бас ирсэн байна. Тэгээ бас манай эрхэм зочин өөрөө биедээ авч явж байгаа юм байна. Тэгээ бас утсаар нь холбогдоод авч болох нь шүү дээ, тийм ээ. Одоо бас таны тоглолтыг үзье сонирхъя гэсэн хүмүүс хаана очиж үзэж болох вэ? 7 хоног бүр өдөр бүр гэсэн тийм тоглолтын хуваар байна уу? Я играю 4 клуба. 4 клуб тоглодог гинэ. Оо за хаана Promotionals Fight, очиж үзэж болох? Юби Jazz, UB Jazz Club, Би чаас. их Монгол. Их Монгол. Это Арбат, Арбатын 2 давхарт. новая точка, новая вечерняя работа. И еще зовут все время Сага туда, Сандила туда, все время зовут. Сага тийшээ гэд байнгын тийм урилгууд ирж идэг гинэ. За. За тэгэд манай энэ гитар сонирхож байгаа залууст энэ finger style сурахыг хүсэж байгаа энэ гитар хөгжим дээр одоо яг тань шиг ингэж тоглохыг хүсэж байгаа олон залуучууд байгаа. Тэднэрт одоо яг юуг хамгийн голчилж захиж хэлэх үү? Яаж
сурах боломж байна. Делают молодые ребята очень много ошибок. Например, они хотят играть очень трудную пьесу, мелодис, и играет от начала до конца. Вот играет до конца, от начала до конца, от начала до конца. Багаар ингээд ахдаг Это гэнэ. не надо играть. Эхний ээлжинд одоо энэ хитэн лаада гартаа оруулчаад араас нь гэж ордог. Дараагийн удаад энэ том орон зайтай тоглож болно. Энэ бүгдийг гарандаа оруулчихдаг гинэ. Монголд бас ер нь сайн гитарчид бас хэр олон байна. А, в Монголии есть гитаристы? Есть. Сайн Я гитарч думаю, байдаг. 2 или 3 человека я встречал. 2-3 хүнтэй одооны байдлаар таарсан байна. Тийм одоогийн байдлаар хараад байгаа 2-3 байна. За. Ну, например, я знаю Анар, Анар байна. вот, и ему, ученик, да, Миний шав анар байна гинэ. он много занимается, это хорошо. Маш их хичээлдэг. Сайн байна. Үзэгчдээ бол одоо энэ Александр Сага гэдэг гитарчны аялалгуу бол одоо их манай үзэгчид сонсохыг хүсэж байгаа баг. Дараагийн хөгжим аккорд ямар одоо хөгжим зориулах вэ? Моя любимая Толин Хул. Очень люблю. Монгол аялгуун дээр импровизац их дуртай гинэ. Jazz хөгжмөл их дуртай гэж тэ. Вот упражнение для развития. Трель. Можно так. Зүүн гарын чадварыг сайжруулах тусал зааж өгч. Такое можно заниматься надо. Иймар хичээлж болох юм. Здесь должно быть strong. Сила, здесь должно быть strong.
маш их хичээл хэрэгтэй. тий. Энэ бол гарын спорт юм аа гэж. Санкт-Петербурге, Улан-Баторе. Санкт-Петербург, Иркутск, Улаанбаатарын хөгжмийн дэлгүүрүүдээр явж үзэх те. В общем, Music Shop везде одна проблема есть. Хөгжмийн дэлгүүрүүд ер нь нэлэхүүдээ нэг асуудал байгаад байна. Например, это много гитар висит. Олон гитар ингээд Армоник, там хорь. 20 гитар ингээд үлгэн. Играть можно только 2 гитара. Эндээс зөвхөн 20 гитарын дээр нь л тоглож болохоор боломжийн гитар. Все гитары надо засвар, 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 засвар. 10 минут, 15 минут, никцак, засвар, засвар надо. Везде настроить ключ надо, здесь ключ. Тохируулах хийх нэ. Здесь, Тохируулах хийх. здесь проблем, здесь проблем, здесь такой проблем. Хуурайшлтын Надо асуудал. засвар. Бүгдэнд нь засвар Это явуулдаг. климат. Энэ удирдалтай холбоотой байдаг. Аха. Например, Japan это климат такой, Монголия сухой. Японд тэр цаг уурна чиглэг авахад Монгол Россия другой климат. Оросд бас өөр гэдэг. Поэтому надо все время это мастер надо сразу. Би энэ засварын ч гэсэн хийж өгч чадна. Зүг. Харин тийм манай нэвтрүүлгийн одоо бас бид нар л гоё гитар хаанаас яаж авах вэ? Авсан гитараа яаж тохируулах вэ? Яаж одоо хөглөх үү гэд олон асуудал байдаг. Тэгвэл одоо сая энэ гүд соёл дээр орж ирээд ингээ хараа тохируулаад байсан тийм учиртай байх нэ. 10-аад хүн ирэхэд би бүгдэнд нь харуулад өгч чаднаа. С удовольствием помогу. Маш дуртай туслаад өгье. Я это no secret. Нууцлах юм юу ч. Это. Давай. Ну-ка, это здесь. Здесь как? Иркутский. Иркутск. Горомастер. 3 мастер гэдэг нэ. Слава Танкин. Слава Танкин. Еще там компания ИСАГА. Все. Иркутск тийм 3 мастер. Ну, может ТАФ. 5 байдаг гэж болно. Такой Big Town, это 5 человек, это мало, очень мало. Тэр том газар 5 хүн гэдэг чинь маш багтдаг. Танд бол тэр Монголд маш их ажил байна. Гитарнуудыг янз бүр тохируул засаж өгөх, энэ залуучуудыг finger style-аар тоглодог болгож өгөх. За тэгээд ер нь гитар хөгжимтэй холбоотой ажил бол их байна да Монголд. Нэг удаа гитар авч ирсэн нэ. Такой проблема. Так было. Это big проблема. Энэ бол маш том асуудал. 1 сантиметр. Голд нь 1 см-ийн зайтай юм Здесь гриф такой был. Дугуй. Хүзүүн бүр номорцсон. байна тий. Я говорю, Маргаш, приходи. Би хэлэхдээ маргааш хүрээд ирэж хэлсэн нэ. И я 3 часа делал ее. 3 цаг янзал. На следующий день вот так играет. Вау! Вау! Сага, супер! Он хотел ее выбрасывать на мусор. Бүр хог дээр хайхыг хүсчихсэн гитар авчирч янзлуулсан гинэ. Гоё тий бас. За манай үзэгчдэд дараагийн хөгжим бас Орос нутгийн сайхан аялалгуу байх болов уу гэж бодож байна.
Төв зам дагуу байрлалтай 1260 м2 талбайтай төвийн цэвэр усны системд холбогдсон бие даасан халаалт бохирын системтэй 6-аас 8 давхар болгох боломжтой үйлдвэр үйлчилгээний зориулалтаа 3 давхар барилгыг газрын хамт зарна утасны дугаар 99-1279 99-80-1. 6 дугаар бичлэг хорооллын ард зам дагуу өмчлөгдсөн 350 м газартай үл хөдлөгийн гэрчлэгээтэй 75 м2 дэлгүүрийн зориулалтаа барилгыг зарна утасны дугаар 94-11-9 99-77-7. Төв зам дагуу байрлалтай 1260 м2 талбайтай төвийн цэвэр усны системд холбогдсон бие даасан халаалт бохирын системтэй 6-аас 8 давхар болгох боломжтой үйлдвэр үйлчилгээний зориулалтаа 3 давхар барилгыг газрын хамт зарна утасны дугаар 99-1279 99-80-1. 6 дугаар бичлэг хорооллын ард зам дагуу өмчлөгдсөн 350 м газартай үл хөдлөгийн гэрчлэгээтэй 75 м2 дэлгүүрийн зориулалтаа барилгыг зарна утасны дугаар 94-11-9 99-77-7. Төв зам дагуу байрлалтай 1260 м2 талбайтай төвийн цэвэр усны системд холбогдсон бие даасан халаалт бохирын системтэй 6-аас 8 давхар болгох боломжтой үйлдвэр үйлчилгээний зориулалтаа 3 давхар барилгыг газрын хамт зарна утасны дугаар 99-1279 99-80-1. Бидний урилгыг хүлээн авч манай үзэгчдэд сайхан аккорд аялгаа хүргэсэн эрхэм зочин гитарчин Александр Сага танд их баярлж байгаагаа илэрхийлж байна. Тэгээ дуу хөгжим дуусч дундарддаг болохоор амжаад хоёр сайхан аялгаа зориулж хөө. Гүйд соёлын хамт олондоо бас их энэ нөхцөл бололцоо олгосонд их баярснаа илэрхийлж байна.
Один удар. Называется легато. За их баярлалаа. Тэгээд бас манай үзэгчд ийм сайхан аялгууд дахин түгээж олон сайхан шав нарыг төрүүлэх болтугай од хэмэртэй цог золбоотой байхыг ерөөё. Social climbs to live for a few dollars more. Social lives to live. She